яадаг өрөөнөө нөгөө дуу муу юм. Онлайн нөгөө одоо хэлийн чанарт юм уу эсвэл орон нутагт байгаа хүмүүс би бол яг ерөнхийдөө солгоо олдтой хүмүүсийг ч гэсэн дуулж болно гэдэг итгэл найдвар өгдөг юм багш хүн байгаа. Тэгээд яг өөрийнхөө одоо чаддгүй хүмүүс бол дуулж сурна. Боломжийн хөөрхөн дуулдаг хүмүүс бол одоо илүү сайн дуулж сурахад энэ өрөө болохоор нөгөө цахим яг одоо ингээд нөгөө цахимаар хичээлээ заадаг ийм өрөө байгаа. За энэ өрөө нь юм гоё намын нөгөө өнгөтэй ийм гоё өрөө байна. Тэгээд ер нь урлангаа танилцуулж чадсан. Тэгэл чи гоё урлангаа нэг танилцуулж чиж. Бас тийм танилцуулсан баг тийм. Би яг хальт нэг ярьсан. Тэгээд өөр нь эзэн хүнээр нь ярьсан гэж. Нөгөө нэг айлыг чинь одоо нөгөө нэг үүднээсээ гэдэг. Өөдлгээл үүднээсээ гэдэг ба. Одоо нөгөө Монгол бол дууны урлан гэж бол бас байдаггүй. Тэгээд одоо урлагийн маань болохоор дуу гэсэн урлан гэдэг. Заагчд одоо уран бүтээлч гараар ингээд нөгөө уран бүтээл хийдэг хүмүүс бол урлан гэж ярьдаг те. Би болохоор эндээс дуу тий одоо дуулж сурна, бичлэг хийн. Ерөөсөө нөгөө нэг дуу одоо уран бүтээлийг бий болгож байгаа урлан гэдэг үгсаа. Тэгээд дуу бол одоо энэ сэтгэл готролтой хүмүүсийгч бай, баяр аз жаргалтай хүмүүсийгч бай. Хүмүүсийг маш аз жаргал тай болгодог дуу бол үдцтэй учраас ингэж дууны үсэг нэрсэн. Нэрээ тийм шүү те урлан гэж нөгөө тийм. Тэгэхээр миний найзхан сургалт чинь ер нь бас нөгөө дуугаар хүмүүст аз жаргалыг илүү мэдрүүлэх, өөрийгөө олж нээх, өөрийнхөө одоо дуу бол хүний амьдралыг бүр асар их өөрчилдөг. Тэр хүчийг одоо яг манай энэ урлангаас бол маш олон монголчууд бас цахимаарч гэсэн дэлхийн өнцөг боломжтой монголчууд бол тэр дууны овцыг мэдрэх боломжтой. Тэгээд миний мөрөөдөл чинь нөгөө дэлхийд дуучдыг гаргах мөрөөдөлтэй шүү дээ. За тэгээд одоо манай ахи чинь 6 удаатай алдарт хийж байгаа тийм. Манай хоёр охин бол 4 наснаас нь одоо хоёр охиноо юуны хэл сургасан хөгжим үеийнтэйгээ одоо манай хоёр болохоор Солонгост урлагийн сургуулийн дууны анги хөгжмийн ангид байгаа тийм. Тэгээд одоо энэ Солонгост бас олон уралдаануудад орж исэн. Тэгээд ээж нь шарн авсан чинь миний хүү гарч Монголын тухай ярьсан. Тэгээд одоо энэ юу болохоор зэрэг MBC телевизээс Солонгосын одоо энэ DNQ гэх та нар интернетээр ороо харах юм бол Америкт одоо нэлээ өсөж боловсрол эзэмсэн энэ залуу болохоор Солонгост хөтөлдөг, дуулдаг, ярьдаг, уран одоо ярьдаг. Тэгээд хийлч юм онцгой аяастай залуутай миний охин ийм одоо мундаг хийлчтэй миний охин хамтаа нөгөө нэг суралцаад хамтаа болсон. Тэгээд энэ хүн болохоор Жусумби гэдэг их одоо хамгийн Солонгосын алдартай дуурийн дуучны төгөлдөр хуурч. Тийм энэ аюу гайхалтай. Тэр тоглолтны үеэр авахсан зураг энэ